Сайн байцгаана уу? Цайхан сургуулийн багангийн багш Баярсанд байна. Хүүхдүүдээ хичээл эхлэхийн өмнө дараах зүйлсийг бэлдээд хажуудаа тавиарай. Математикийн сурах бичиг, математикийн дэвтэр, үзэг, ам дөрвөлжин өнгийн цаас, өнгийн харандаа. Өнөөдрийн хичээлийн сэдэв 2 тэнцүү хуваах. Суралцахын зорилт 1-3 А. Гурвалжин, дөрвөлжин дугуй дүрсийг таньж нэрлэх. Эдгээр дүрсийг 2 тэнцүү хэсэг болгон нугалах аргаар тэгш хэмтэй эсхийг таних. Бит болон хэв хэрэглэн дүрс зурах бүтээл хийх. Өнөөдрийн хичээлээр хийх алхмууд: гурвалжин, дөрвөлжин дугуй дүрсийг таньж нэрлэх, дүрсийг 2 тэнцүү хэсэг болгон нугалах аргыг мэдэх, тэгш хэмтэй эсхийг таних, 2 тэнцүү хэсэгт хуваагдах дүрс мөн тоог ямар дүрс байна вэ? Дараах дүрсийг харъя. Энэ ба ямар дүрс вэ? Та нар мэдэх хүүхдүүд ээ? Сайн байна. Энэ бол квадрат дүрс. Хэдэн талтай вэ хүүхдүүд ээ? Бүгдээрээ талыг тоолъё. 1 тал, 2 тал, 3 тал, 4 тал. Тэгвэл энэ квадрат дүрс маань 4 талтай байна. Дараагийн дүрсийг харъя. Ямар дүрс байна вэ хүүхдүүд ээ? Сайн байна. Гурвалжин дүрс байна. Тэгвэл гурвалжин дүрс маань хэдэн талтай вэ? Тоолъё. 1, 2, 3. 3 талаас бүтсэн энэ дүрсийг гурвалжин дүрс гэдэг байх нэ. Дараах зургийг ажиглаарай. За, энэ юуны зураг вэ хүүхдүүд ээ? Бидний сайн мэдих дэвтэр байна. Энэ дэвтэр маань дэлгээтэй байна. За, тэгвэл энэ дэвтэрний голыг харъя. Дэвтрийн голд нуруу байна. Тийм ээ? За, хүүхдүүдээ та нар ч гэсэн дэвтрээ дэлгээд хараарай. Дэвтрийн голоор дэвтрээ нугалаад хаавал 2 тэнцүү хэсэгт хуваагдах болов. Харцгаая хүүхдүүдээ, одоо дэвтрээ хаагаад үзээрэй. Багш нь энэ дэвтрийг хаагаад үзье. За, дэвтрээ хаасан чинь 2 тэнцүү хэсэг болж хуваагдж байна. Үүнийг тэгш хэмтэй дүрс гэдэг бахан. За, хүүхдүүдээ ямар дүрс байна вэ? Дараах дүрсийг харъя. Ямар дүрс байна? Сайн байна. Квадрат дүрс. Энэ квадрат дүрс маань хэдэн талтай вүлээ? Сайн байна. 4 талтай. За, та нар ам дөрвөлжин цаас аваад түүнийгээ 2 тэнцүү хэсэгт хуваагаад үзээрэй. Яаж хуваавал 2 тэнцүү хэсэгт болох вэ? Багш нь хөндлөнгөөр хуваалаа. Хөндлөнгөөр энэ зураасаар дундуур нь нугалвал 2 тэнцүү хэсэг болж хуваагдчихна. Тэгвэл ам дөрвөлжин энэ квадрат дүрс маань тэгш хэмтэй дүрс байна. Ямар дүрс байна вэ? За, дараах дүрсийг харъя. Мөн квадрат дүрс байна. Дахиад та нар ам дөрвөлжин цаас аваад үүнийгээ ахин өөрөөр яаж тэнцүү 2 хэсэгт хуваах вэ? Та нар хуваагаад үзтээ. За, багш нь баруун дээд булнаас зүүн доод булан руу шугам татсан байна. За, үүний дагуу нугалаад үзье. 2 тэнцүү хэсэгт хуваагдаж чадах болов уу? Харъя.
За, хоёр тэнцвэр хэсэгт хуваагдаж чадж байна. Тэгвэл хоёр тэнцвэр хэсэгт хуваагдж байгаа энэ дүрсийг ямар дүрс гэх вэ? Сайн байна. Үүнийг тэгш хэмтэй дүрс гэнэ. За, дараагийн дүрсийг харъя. Ямар дүрс байна вэ? Гурвалжин дүрс. За, гурвалжин дүрс маань хэдэн талтай вэ хүүхдүүд ээ? Маш сайн байна. 3 талтай. За, гурвалжин дүрсээ бүгдээрээ хоёр тэнцвэр хэсэг болгон хуваая. Яаж хуваавал хоёр тэнцвэр хэсэгт хуваагдах вэ? Багш нь дээрээс нь дээд оройноос доош нь нугаллаа. Ямар дүрс болж хоёр тэнцвэр хэсэгт хуваагдах вэ? Харцгаая. За, миний нуулсан дүрс маань ийм болсон байна. Хоёр тэнцвэр хэсэгт хуваагдаж чадж байна. Тэгвэл энэ гурвалжин маань мөн тэгш хэмтэй дүрс байна. Ямар дүрс байна вэ? Дараах дүрсийг харъя. Энэ ямар дүрс вэ хүүхдүүд ээ? Сайн байна. Дугуй дүрс. За, та нар дугуй дүрсийг хоёр тэнцвэр хэсэгт хуваагаарай. Яаж хуваавал хоёр тэнцвэр хэсэгт хуваагдах вэ? Яг дунд голоор нь башин шугам татсан байна. Энэ татсан шугамны дагуу голоор нь хуваавал хоёр тэнцвэр хэсэгт хуваагдж чадчихэв. Үүнийг тэгш хэмтэй дүрс гэнэ. Дугуй дүрс маань тэгвэл тэгш хэмтэй дүрс болох нэ. За, хүүхдүүдээ дараах дүрсүүд хоёр тэнцвэр хэсэгт хуваагдах болов харцгаая. За, энэ маань 3 ширхэг дөрвөлжин дүрсээс бүтсэн байна. Үүнийг хэрхэн хоёр тэнцвэр хэсэгт хувааж болох вэ? Нэг талд нь 2, нөгөө талд нь 1 гээд 3 ширхэг дөрвөлжин дүрс маань хоёр тэнцвэр хэсэгт хуваагдахгүй байна. Тэгвэл дараагийн дүрсийг харъя. 4 ширхэг дөрвөлжин дүрсээс бүтсэн байна. Үүнийг яаж хоёр тэнцвэр хэсэг болгон хуваах вэ? 2 2-оор нь дундуур нь нуглаад хоёр тэнцвэр хэсэгт хувааж болох нь байна. Дараагийн дүрсийг харъя. За, 11 ширхэг дөрвөлжин дүрсээс бүтсэн байна. Баруун дээд болонд нэг дөрвөлжин дутуу байна. Тэгвэл энэ маань хоёр тэнцвэр хэсэгт хуваагдах болов уу? Хуваагдахгүй байна. Яагаад гэхээр баруун дээд болонд нэг дөрвөлжин дутуу байна, тийм ээ? 11 гэсэн 5 маань хоёр тэнцвэр хэсэгт хуваагдахгүй байна. Дараагийн дүрсийг харъя. 9 ширхэг дөрвөлжин дүрсээс бүтсэн байна. Баруун доод болонд нэг дөрвөлжин дутуу байна. Тэгвэл энэ дүрс маань хоёр тэнцвэр хэсэгт хуваагдах болов уу? Хуваагдаж чадахгүй байна. Дараагийн дүрсийг харъя. 12 ширхэг дөрвөлжин дүрсээс бүтсэн байна. Үүнийг хэрхэн хоёр тэнцвэр хэсэгт хуваах вэ? 6 6-гаар нь хоёр тэнцвэр хэсэгт хувааж болох нэ. Дараагийн дүрс нь 6 ширхэг дөрвөлжин дүрсээс бүтсэн байна. Хэрхэн хоёр тэнцвэр хэсэгт хуваах вэ? 3 3-аар нь хоёр тэнцвэр хэсэгт хувааж болох нэ. Дараагийн дүрс 8 ширхэг дөрвөлжин дүрсээс бүтсэн байна. Үүнийг хэрхэн хоёр тэнцвэр хэсэгт хуваах вэ? 4 4-өөр нь хоёр тэнцвэр хэсэгт хувааж болох нэ. За, хүүхдүүдээ саяны дүрсийг хоёр тэнцвэр хэсэгт хуваагдах мөн хоёр тэнцвэр хэсэгт хуваагдахгүй байх гэсэн хоёр хүснэгтэнд ангилж хуваая.
За 4 ширхэг дөрвөлжнээс бүтсэн энэ дүрс маань 2 тэнцвэсэгт хуваагдаж байсан. За дараагийнх нь 6 ширхэг дөрвөлжнээс бүтсэн. Энэ маань 3-3-аар нь дундуур нь нуглаад 2 тэнцвэсэгт хуваагдаж байсан. За харин 3 ширхэг дөрвөлжинтэй дараах дүрс маань 2 тэнцвэсэгт хуваагдаж чадахгүй байсан. За дараагийн 12 ширхэг дөрвөлжнээс бүтсэн дараах дүрс нь 2 тэнцвэсэгт хуваагдаж байсан. Харин 11 дөрвөлжнээс бүтсэн дараах дүрс нь 2 тэнцвэсэгт хуваагдахгүй байсан. За дараагийнх нь 8 ширхэг дөрвөлжнээс бүтсэн энэ дүрс маань 2 тэнцвэсэгт хуваагдаж байсан. Харин 9 ширхэг дөрвөлжнээс бүтсэн энэ дүрс маань 2 тэнцвэсэгт хуваагдаж чадахгүй байсан. За хүүхдүүдээ 2 тэнцвэсэгт хуваагдах тоонуудыг олъё. За 10 гэсэн тоог маань хэд хэдээр нь 2 тэнцвэсэгт хувааж болох вэ? Дараах зургийг харъя. Хэд хэдээр хуваасан байна. За дээд талд нь 5 шүр байна. Доод талд нь мөн 5 шүр байна. 10 гэсэн тоог тэгвэл 5 5-аар нь 2 тэнцвэсэгт хуваагдж байна. Дараах тоог харъя. 8 8-аар хуваасан байна. Тэгвэл хэд гэсэн тоо маань 8 8-аар хуваагдсан байна. Үүнийг олъё. За мөн 8 дээр 8-ыг нэмнэ. Тэгвэл энэ маань 16 гэсэн тоог 8 8-аар 2 тэнцвэсэгт хуваажээ. Тэнцүү хэсэгт хуваагдах тоонуудыг олъё. За дараах зурагт 7 7-гоор тэнцүү хуваасан байна. Хэд гэсэн тоог 7 7-гоор тэнцүү хуваасан бэ? Дараах зургийг ажиглая. Дээд талд нь 7 шүр байна. Доод талд нь мөн 7 шүр байна. Нийлээд хэдэн шүр байна? 14. За тэгвэл 14 гэсэн тоог маань 7 7-гоор тэнцүү хэсэгт хуваажээ. Дараагийн тоог харъя. Нэг талд нь 9-өөр хуваасан байна. Тэгвэл нөгөө талд хэдээр хуваасан бол? Тэрээ дараах зургийг ажиглая. Дээд талд нь 9 шүр. Доод талд нь мөн 9 шүр байна. Тэгвэл нөгөө талд 9-өөр хуваасан байна. Нийт хэдэн шүр байна вэ? Сайн байна. 18 шүр. 18 шүрийг 9 9-өөр 2 тэнцүү хэсэгт хуваажээ. Гэрийн даалгавар. Сурах бичгийн 123 дугаар хуудасны дасгал 4 5 6